Сэлэн аймгийн Баянгол сумын соёлын төв нь анх Улаангэр нэртэйгээр байгуулагдсан 1954 оноос мандахт нэгдэл байгуулагдах үед явуулын нэгдлийн улаан булан байгуулагдан явуулын үйлчилгээ хүргэж 1968 оноос соёлын төвийн шинэ барилга ашиглалтанд орж ажилчны клуб байгуулагдсан. 1992 оноос соёлын төв болон Баянгол сумын соёлын төвөнд эрхлэгч, номын санч, орон нутаг судлах танхимын ажилтан, хөгжмийн багш, бүжгийн багш, үйлчлэгч гэсэн 6 оронтой. Соёлын төвийн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэн төрөөс баримтлах соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, иргэдэд соёл урлагийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэн ардын өв уламжлалаа дээдлэн сурталчилж, иргэдийн авьяас чадварыг хөгжүүлэн эрэлт хэрэгцээнд нийцсэн соёлын олон талт арга хэмжээг тасралтгүй зохион байгуулахыг эрхэм болгон ажиллаж байна. Боловсрол соёлын салбарт ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууд, соёл урлагийн байгууллагын ажилтан албан хаагчид, уран бүтээлчид, багш сургууль хүмүүжүүлэгчид, нийт ажилтнуудаа Сэлэн аймагт боловсрол соёл урлагийн газар байгуулагдсны түүхт 60 жилийн ойн шин сэтгэлийн халуун мэдчилгээг улсын тэргүүний Баянгол сумынхаа нийт иргэд мөн байгууллагынхаа хамт олонны нэрийн өмнөөс хүргэж байна. За Баянгол сумын соёлын төв нь 1931 онд байгуулагдсан улаан булан ажилчны клуб нэртэйгээр өртөөжлөн 1992 онд соёлын төв болон өргөгдсөн. За манай байгууллагын эрхэм зорилго бол хууль тогтоомжийн хүрээнд хөдөөгийн хүн амд соёл урлагийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэн иргэд болон хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. За манай байгууллагын хамгийн гол зарчим гэвэл иргэдтэй соёл урлагаар дамжуулан гой зүүн таашаалыг хүргэж иргэдийн авьяас чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ хүн амд соёл урлагийн үйлчлэгийг тогтмол хүргэхийг зорж ажиллаж байна. За манай байгууллагын үйл ажиллагааг сум орон нутгийн удирдлагууд маш их дэмжин ажилладаг. За дэмжин ажилласны хамгийн том жишээг бол 2017 онд соёлын байгууллагын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр 20 сая төгрөгийн техник тоног төхөөрөмж хөгжим аппаратурын хөрөнгө оруулалтыг хийсэн. За бид нар 2018 онд сумандаа анх удаа соёлын ажилтны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн. За энэ арга хэмжээнийхээ хүрээнд соёлын төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог ардын авьяаснуудаа шагнан урамшуулж, мөн соёлын төвийнхаа ажилчид санаачлагын хүчээр байгууллагынхаа үзүүрийн залыг 500 мянган төгрөгөөр өөрсдөө санаачлан тохижуулсан байна. Мөн өөрийн орлогоос зохицуулаад соёлын төвд шаардлагатай өрөө тасалгаанууд гэрэлт нэмэлт гэрэлтүүлгийн ажлуудыг бид нар санаачлан хийсэн. За бид тогтмол сар бүр үйл ажиллагаануудад төрийн болон төрийн бус байгууллагатайгаа хамтран хийж байна. За Баянгол сумынхаа эмэгтэйчүүдийн холбоотойгоо хамтран эмэгтэйчүүдийн оролцоог нийгмийн бүх талд дэмжин оролцох тэдгээрийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, мөн тэргүүн эмэгтэйчүүдийн туршлагыг мөн эрэлт хэрэгцээнд нийцсэн сэдвчилсэн сургалтуудыг зохион байгуулах чиглэлээр эмэгтэйчүүдийн бүтээл цаг арга хэмжээг сар бүрийн 10 дотор зохион байгуулан ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгэм соёл урлагаар үйлчлэх, мөн мэдээлэлээр хангах зорилгоор хамтдаа хөгжих арга хэмжээг сар бүрийн 15 тогтмол зохион байгуулж ажиллаж байгаа нь манай үйл ажиллагааны тод жишээ юм аа. За мөн манай байгууллага нь хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр байгууллагын дэргэд дуу бүжгийн дугуулан тогтмол хичээлдэг. За манай дугууланд нийт 65 суралцагч суралцаж аймаг, улс, орон нутгийн чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргаж байна. За бид мөн номын сангаас бид номын сайн нөхөр бүлгэм орон нутаг судлах тангаас соёлын өвтэйгч хүүхдүүдийг сурталчлах чиглэлээр бидний бүтээл арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байна. За мөн тэмдэглэл баяр ёслолуудаар ардын авьяасанд дугуулангын суралцагчтайгаа хамтран олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр сүүн хийдэ орчлон хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээ, мөн ээжийн чансан цай арга хэмжээ, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн донд бидний бүтээл арга хэмжээ. За их урсын баяраар бидний авьяас дугуулангын суралцагчдын тайлан тоглолтын арга хэмжээг тогтмол уламжлалт болгон амжилттай зохион байгуулж байна. За бид өнгөрснөөс суралцсан өнөөдрөөрөө хийж бүтээн төрөөж ирээдүгээ өнгөлөг гэрэлтэйгээр харж ажилладаг. Ингээд манай байгууллагын үйл ажиллагааг үргэлж дэмждэг аймгийн боловсрол соёл урлагийн газар, сум орон нутгийн удирдлагууд, үе үеийн ардын авьяаснууд, дугуулангийн суралцагчид мөн манай байгууллагатай хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд мөн байгууллагын маань хамгийн гол эрхэм
зүйл одоо Баянгол сумынхаа нийт иргэдтэй мөн энэ ташрамыг далимдуулан одоо талархаж явдгаа илэрхийлье. Ингээд Сэлэн аймагт боловсрол соёл урлагийн газар байгуулагдсны түүхт 60 жилийн ой мэндийг соёл урлагийн одоо хөгжлийг түүчээлэн бүтээлсэн одоо үед бүтээлж яваа нийт ажилтнуудаа дахин хүргэе. Аймгийн соёл урлагийн хөгжлийн төлөө хамтдаа Соёлын төвийн жилдээ 150-аас 180 удаагийн соёл урлаг мэдээллийн арга хэмжээ зохион байгуулан 26,000-аас 27,000 гаруй иргэнийг хамруулж байна. Соёлын төв 88 жилийн түүхэндээ олон алдартай гавьяатнуудыг төрүүлсэн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Батболд, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Үржин хаанд, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Наран Туяа, Чулуу наран, Бүжигчин Дэлгэрмаа, Чимгээ, Монгол Улсын тэргүүний ардын авьяаснан Уртын дууч Будалхөө, Монгол Улсын тэргүүний ардын авьяаснан Ганбаатар нарыг дуртахад таатай байна. Үе үеийн удирдлагууд, ахмад ажилтнууд, Спартак, Базар Дарий, Хамт Цурам, Бужгар, анхны ардын авьяаснууд Валия, Сувдай, Гамбол, Цэцэгмаа, Норон нараараа бахархгүй байхын аргагүй юм а. Орон нутгийн иргэдэд соёл урлагийн үйлчилгээ хүргэхийн зэрэгцээ ардын уламжлалт урлагийг хүүхэд залуус хойч үедээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор дуу бүжгийн дугуйлан хичээллэн 60 гаруй суралцагч авьяас чадвараа хөгжүүлэн 7 хоногт 4-өөс 6 цагаар хичээллэн тэмдэглэлт баяр ёслолуудаар дугуйлангийн суралцагчдын тайлан тоглолтуудыг иргэдтэй зориулан тоглодог уламжлалтай. Соёлын төвийн дэргэдэх ахмад ардын авьяаснуудын хараагийн уян хамтлаг 12 гишүүнтэй ардын хөгжим, ардын дуу, найрал дуу, ардын бүжгийн төрлүүдээр авьяас чадвараа хөгжүүлэн ард иргэдтэй урлагийн тоглолтыг зориулан хүргэж байна. Ардын авьяастан дугуйлангийн суралцагчид улс аймгийн чанартай арга хэмжээ уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойд Уртын дуучин Будалхүү, Даваахуу нарын ахмад ардын авьяаснууд сум орон нутгаа төлөөлөн оролцож байсан. Мөн аймгийн гэгээ өслийн цэнгээд бүжгийн уралдаанд соёлын төвийн дэргэдэх Викторийн хамтлаг 2018-2019 онд мөнгөн медаль, ахмад ардын авьяасны хараагийн уян хамтлаг 2017 онд аймгийн цэд дарга ориглын ивэл дор зохион байгуулагдсан ахмадын урлагийн их наадамд бүжгийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн. Сум орон нутгаас төрөн гарсан ардын авьяастан чөлөөт уран бүтээлчдэд дэмжих зорилгоор уран бүтээлийн тайлан тоглолтыг жилдээ 3-аас 4 удаа зохион байгуулдаг уламжлалтай. За манай ахмадууд Сэлэнг аймгийн Азийн алтарган урлагийн баг наадамд оролцож саяны олон үндэсний дуут бүжгээр хүрэл медаль авч ирсэн 2015 он. 2018 он Сэлэнг аймгийн ахмадын урлагийн их наадамд бас ээрүүл бүжгээр тусгай байрын шагнал авсан ийм сайхан алдартай гавьяатай ийм сайхан буурлуудаа. За тэгээ соёлын давгаа хамт олонтойгоо бид нар бас хамтарч за сум орон нутагт болж байгаа урлаг уран сайхны ажил тэргүүн байрамжигсдаг ойнуудад байж болно. За тэгээд пүүс компани одоо урилгаар ингэж очиж бүжгэлдэг. За сая л дэлхийн хэмжээний Африк бум бүжгийг бас өөрснийхөө соёлын төвийн хамт олонтойгоо бас бүжиглэж Бадрал уугийн багшаар дэглүүлж Баянгол сумандаа бас бүжгэлж бас тэргүүн байр эзэлжсэн ийм сайхан алдартай авьяаснуудаа мөр зөрч ажиллаж байгаа соёлын төвийнхаа хамт олонд болон орон нутгийнхаа удирдах хүмүүстээр баярлж явдгаа бид нар. За тэгээ ахмадууд нар бас ярьж байна. Бид нар бас залуучуудаа хамтарч урлагийн Баянгол сумын авьяаслаг монголчууд урлагийн баг наадамд орж 3 дугаар байр бүжгээрээ 3 дугаар дуугаараа 2 дугаар байр эзэлж ирсэн ийм олон сайхан урлаг тэмцээнд байнга оролцдгоо. За тэгээ ахмадынхаа бид нар сая 18 онд ахмадын сайхан өргөөтэй уулз ахмадынхаа өргөөнд бид нар бас төрөл бүрийн дугуйлан бүжгийг одоо зохион байгуулдаг. За 5 өдөр болгон дуулахуудаар дуун цэнгүүнийг бүр хөвшил болгоод сурчсан. За 4 сарын 5-нах дуулахуудаар дуун цэнгүүнээ хийсэн. 5 сарын 5-нд Улаанбаатар хотын дуулахуудаар дуун цэнгүүнийг бүрэлдэхүүнээр нь авчиж бас Баянгол сумынхаа, тойргийнхаа, хараа бүсийнхаа одоо ахмадуудад зохион байгуулах гэж байна. Ийм сайхан алдартай, ийм сайхан олон сайхан ажил хийдэг, ийм сайхан эвсэг, авьяаслаг буурлууд байгаамаа бид нар маань. Сайн бацхан намайг 7 ангийн сурагч Бэшнэ гэдэг. Би соёлын төвийн дэргэдэх дуу бүжгийн дугуйланд 3 жилдээ явж байгаа. Манай соёлын тэргүүний дуу бүжгийн багш нар маш гоё заадаг байгаа. Би дуулах авьяас болон бүжиглэх авьяасаа хөгжүүлж чадсан. Улс оронд аймгийн уралдаанд яваад амжилттай оролцож алт мөнгөн медаль авчирсан. Соёлын төвийн номын сан нь 1968 онд байгуулагдсан танхимаар ном хэвлэлийг сурталчлах, ном уншихын ач холбогдлыг хүүхэд багчуудад таниулах, ном тойруулан сэтвчилсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Жилдээ 500 гаруй уншигчид номын сангаар ном хэвлэлээр үйлчилж 22-оос 25 удаагийн арга хэмжээ зохион байгуулж 200 гаруй хүнд үйлчилж байна. Номын сангийн фонд бүрдүүлэлт Сум хөгжлийн сан дэлхийн зүүн олон улсын байгууллага төсөл хөтөлбөрүүд яамны хандаг тусламжаар бүрдэж байна. Уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн ном зохиолоор үйлчлэх зорилгоор 2018 онд орчин үеийн зохиолчид хүүхдийн уран зохиолын номуудаар фонд баяжилтыг хийсэн. Номын сандаа эрхэм болгон ажилдаг гол зарчим бол уншигч үйлчлэгчдийн тав тухыг хангах, соёлтой эрэг хандлагатай үйлчлэх, ном унших орчныг бүрдүүлэн ажиллахыг зорддог. 3200 уншигчид давхарцантайгаар 4800 ном болгон гэрээр 900 уншигчид 2100 ном, танхимаар 2300 уншигчид 2700 номоор үйлчлэн шинээр 150-нд карт нээсэн 150 гаруй байнгын уншигчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын төвийн номын сан 1968 онд байгуулагдсан. Уншлагын танхимаар ном зохиол хэвлэлүүдээ ард түмэндээ ном унших ач холбогдлыг ард түмэн хүүхэд багчуудад таниулах зорилгоор номоо тариулсан сэтгүүлсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. Жилдээ 500 гаруй уншигчид номын сангаар үйлчлүүлдэг 22-оос 25 удаагийн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна. 2000 уншигчид мөн номын сангаар үйлчлүүлж байна. Манай номын сангийн фонд бол дэлхийн зүүн олон улсын байгууллага төсөл хөтөлбөр сум хөгжлийн сан яамны хандаар бүрдэж байдаг. Уншигчид үйлчлүүлэгчдийн хүсэлтээр үе үеийн зохиолчд болон ардын уран зохиол, хүүхдийн уран зохиолоор номоо баяжуулан ажиллаж байна. Манай номын сангийн эрхэм зорилго нь бол уншигчдад ая тухтай орчин бий болгож эрэг хандлагатай ажиллахыг зорин ажиллаж байна. За миний би 1976 онд багшийн сургуулийн номын санчийн ангийг төгсөж Уг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ажилчны клуб гэж байхад номын санчаар ажиллаж эхэлсэн. За ингээ 11 жил номын санчигээд тус одоо ажилчны клубын эрхлэгчээр ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд номын санч хийж байгаа хугацаанд номын сангийн уншлагын танхимаар мөн гэрээр одоо уншигчтай үйлчилж номын санч залуу номын санч гэсэн дугуйлан хичээлүүлж уг дугуйлангаар одоо номоо сурталчлах иргэдийг аль болохоор номын сандаа татан оролцуулах олон талт ажлыг зохион байгуулж мөн одоо сумандаа одоо сурталч ухуулга хийдэг ийм ажил хийдэг байлаа. Тэгээ эрхлэгч болоод уг Баянгол сумд ардын авьяаснуудыг хөгжүүлэх, сум орон нутгийн соёлын бодлогыг хэрэгжүүлэх үндсэн дээр олон төрлийн арга хэмжээ юмнуудыг зохион байгуулж ирсэн байгаа. За ингээд соёлын төв болж өргөжин хөгжиж ирсэн. За энэс хойш бид бүхэн олон одоо 100 гаруй ардын авьяасныг соёлын төвийнхаа дэргэд одоо ажилуулан ардын авьяаснуудыг маш олноор төрүүлж гаргасан. За соёлын төв маань улсын чанартай үйлчлэгээ улсын уралдаанд 2 удаа оролж, 1 удаа 3 дугаар байр, 1 удаа 5 дугаар байранд орсон. За энэ ингэж орсон үйл ажиллагаа энэ соёлын төвийн ажлын маань ололт амжилтууд бол манай боловсрол соёлын газрын дарга загид гочоо дарга маань бас нэлээдгүй сайн дэмжиж тусалж ажилладаг байсан. Ийм сайн даргатай байсандаа бас өнөөдрийг хүртэл баяртай сэтгэл хангалуун явдаг юм аа. Баянгол сумын орон нутаг судлах танхимаас зохион байгуулдаг онцлог ажлуудын нэг бол соёлын бит бус өв тэгшдийн гар урлалын үзэсгэлэнгүүдийг тэмдэглэлт баяр ёслол арга хэмжээгээр тогтмол зохион байгуулж хэвчилсэн. За соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжих зорилгоор төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажилладаг. 2019 оны эхлэл улиралд 15 гаруй өв тэгшдийн 3 удаагийн үзэсгэлэн зохион байгуулж 250 гаруй урлалын бүтээллийг нь сурталчилсан байна. Соёлын өв тэгшдийг улс аймгийн уралдаан тэмцээн тогтмол амжилтад оролцуулдаг 2018 онд 5 жилд 1 удаа зохион байгуулагддаг ардын урлагийн их наадамд өв тэгчид амжилтад оролцсон алт мөнгөн медалуудыг хүртсэн юм а. Манай сумын орон нутгийн судлах танхим нь 2011 онд нэгжсэн байгаа. Орон нутгийн судлах танхим нь соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчтэй төлхөө дэмжиж ажилладаг байгаа. Соёлын бус өв тэгчдийн гар урлалын үзэсгэлэнгүүдийг тэмдэглэлт баяр ёслолоор тогтмол зохион байгуулан ажилладаг. Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байгаа. 2019 оны эхний улиралд 15 өв тэгчдийн 250 гаруй бүтээлээр үзэсгэлэнг гаргаж ажилласан байгаа. Баянгол сумын соёлын бит бус өв тэгчдийг алдаршуулах, олон нийтийн түгээн дэлгэрүүлж сурчлах зорилгоор ардын урлагийн их наадамд бичсэн томоохон уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцдог байгаа. Баянгол сумын соёлын төвөнд соёл мэдээллийн цаг, булангаараа соёлын тухай хууль, засгийн газар, аймаг сумын цэд дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл тусгагдсан соёл урлагийн заалтууд
Соёл урлаг хүний хөгжилд аймгийн дэд хөтөлбөр соёлын үеийг хамгаалах тухай хуулийг сурталчлах хүрээнд төрийн болон хувийн хвшлийн байгууллагууд багуудын дунд 3 сарын хугацаанд урлагийн арга хэмжээг сэтвчилсэн уралдаан тэмцээнээр соёл мэдээллийн цаг нэртэйгээр 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулан ажиллаж байна. Дээрх уралдааныг ардын уламжлалт урлагийн төрлүүд, сэтвчилсэн караоке, эстрад болон зохиолын дуунууд, нийтийн цэнгийн бүжгийн төрлүүдээр жил бүр өөр өөрийн онцлогтойгоор зохион байгуулан жилдээ 3 удаагийн арга хэмжээнд 150 гаруй ажилтан албан хаагчид, авиа чадвараас хорин 3000 гаруй хөгжин дэмжигчид хамрагдаж соёлын үйл ажиллагаанд оролцож байна. Дуулах цаг дуун цэнгүү. Сумын ахмадын хороотой хамтран иргэдийг хөдөлгөөний хомслоос сэргийлэх бүх талын сургалт сурчлагыг соёлын үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах зорилгоор дуулах цаг дуун цэнгүү арга хэмжээг сар бүрийн 5-нд тогтмол явуулснаар 5 жилийн хугацаа өнгөрч байна. Дуун цэнгүү арга хэмжээний хүрээнд нийтийн цэнгийн бүжгийн тэмцээн, ардын болон зохиолын дууны уралдаан, хөгжин тоглоомод хөгжин бүжгийн уралдааныг зохион явуулдаг уламжлалтай. Эмэгтэйчүүдийн бүтээлч цаг арга хэмжээ. Сар бүрийн 10-нд сумын эмэгтэйчүүдийн холбоотой орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоог бүх талаар дэмжих, соёл урлагийн үйлчлэгийг хүргэх, авиа чадварыг хөгжүүлэх, бүтээлч эмэгтэйчүүдийг сурталчлах, төрөл бүрийн сэтвчилсэн сургалтууд цаг үеийн мэдээлэлээр хангах зорилгоор эмэгтэйчүүдийн бүтээлч цаг арга хэмжээг 2 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд тэргүүний эмэгтэйчүүдийн туршлагыг судлах, төсөл хөтөлбөрийн мэдээлэл солилцох, авиаслаг эмэгтэйчүүдийн тоглолт, нийтийн бүжиг, дууны уралдаануудыг тогтмол зохион байгуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамттай хөгжийн арга хэмжээ. Сар бүрийн 15-нд сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлтөд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд соёл урлагаар үйлчлэх, танин мэдхүй мэдээлэл хүргэх зорилгоор хамттай хөгжийн арга хэмжээг нэгдэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Хамттай хөгжийн үйл ажиллагаагаар дамжуулан номын сангийн үйлчлэгийг хүргэх, сум орон нутгийн түүхийг сурталчлах, дуу бүжгийн уралдаануудыг зохион байгуулдаг. Авиаслаг баян голчууд урлагийн наадам. Сумын ардчилсан намтай хамтран авиаслаг баян голчууд уралдааныг 3 жилд 1 удаа зохион байгуулж 2018 онд 2 дахь удаага амжилттай зохион байгуулсан. 2 шатны ангиллаар зохион байгуулагдсан уралдаан 56 авиасны ур чадварыг сорьсон. Энэхүү наадам нь сум орон нутгийн брэнд арга хэмжээгээр тодорсон. Нүүдлийн соёл урлагийн арга хэмжээ. Танаад хурж үйлчлэн урандор соёл урлагийн нүүдлийн арга хэмжээг Хараа, Баян, Гонор багуудтай хамтран зохион байгуулдаг. Жилдээ 5-7 удаагийн арга хэмжээнд 500 гаруй хөдөөгийн иргэдийг хамруулдаг. Манай соёлын төв нь 2003-аас 2011 онд Сэлэнг аймагтай үйл ажиллагаагаараа тасралтгүй тэргуун байр. 2006 онд соёлын төвийн чанартай үйлчилгээ улсын уралдааны 3 дугаар байр, 2009 онд улсын уралдааны 5 дугаар байр, 2009 онд Сэлэнг аймгийн соёлын төв чанартай үйлчилгээ улсын уралдаанд тэргуун байр эзэлсэн амжилтуудаараа боловсрол соёл урлагийн газрын 60 жилийн аваа өгт авч байна.